За сайн байна уу. Дорнод аймгийн Баян улсын ирчээд байна. За энд нэг дэлгүүр танилцуулах гэж энэ сумын бизнесмен энэ дэлгүүр танилцуулах гээл. За ийшээ ингээд орчлоо. Засвар хийгээд дуусчих шиг байна. Энэ энсний дэлгүүр юм. За энэгээр За сайн байна гэмаа. За 8 сайн уу? 8 ариун болохгүй гэдэг юм уу? Ашиг орлого өндөр. Энэ яаж байгаа вэ? Эндүрч байгаа зү. Тэгвэл бас их ажилтай юм байна. Тэгээ бүх хувцсыг баг эндүднэ гэсэн үг шүү дээ угаасаа. Одоо яг нөгөө арзмаар байгаа нэг шиг гараж эндүүдж тавьчаал. Нэр яг хүнд одоо үзэж харах байдалгаа. Нэ үзүүл хэдийгээ ядаж тий. Энэ ч янзын залхуу маягийн тий гоё эндүү юм биш тий. Ингээд тэр орон нь бол арилчих уу? Арилна. Энэ хэд гэж байна? Энэ юм уу? Тий. Эмхтэй юм байна тий. Тий, эмхтэй тарфиц юм уу 50,000. Зуны бараа бүгд ирчээд байгаа юм тий. Зуны бараа. Тий, эмхтэй зуны бараа. Юу сумн дээр юу ингээд ийм гоо сайхан бараа яг ямар дэлгүүр гэж хэлмээр юм бэ? Одоо ер нь одоо төрөлцсөн юм уу гэх юм уу да? За гоо сайхан бол байна тий. Тэгээ гоо сайхны бараа байна, хүүхдийн тоглоом байна. Нүдний шил одоо гар утсны дагалдах хэрэгслээ гаргаж амжаагүй бай. Саяхнаас одоо энэ билээ жоохон хөрвжүүлж байгаа. Тэгээд нэлээд хэдэн жил болж байгаа дэлгүүр шүү дээ энэ чинь. Тий. Анх юугаар ихсэн бэ? 3-4 жил. Анх гоо сайхны бараа. Тэгээд жоохон нэр төрлөө нэмж байгаа юм тий. Сайн. Засвар бас хийсэн үү? Сайн байна уу? Тий, засвар хийгээд тэгээд өнөөдөр 6 сарын 1-ний өмнө хийгээд. Тийм байна тий. Өнөөдөр ингээд. Ер нь яг 6 сарын 1 ингээд нөгөө цалин малин буус өдрийн төрөл орлого өдрийн нэмэлт тийм байх уу? Байна уу? Тий. Сарын эцмэцүүд арай өөр явах уу? Тий, та ч ерөнхийдөө гайгүй. Энэ юу юм бэ? Шорт мэй. Ихтэй шорт. Энэ хэд их вэ? Энэ шорт 30,000. Юу вэ та? Анх нөгөө гоо сайхан байжгаад өөр ингэ төрөлжүүлсэн шалтгаан юу вэ? Ашиг орлогоо нэмэгдүүлэх гээл. Тийм үү. Тэгээ бас самхандаа бас тайхаа юм байжаад зүгээр юм уу? Сонголт ихтэй байл зүгээр тий бараа. Бараа ханаас татах вэ? Уртаас татчихаа. Тас тий. Шууд өөрөө яриад яаж гэнэ үү? Эсвэл бас зөөчлөгчөөр дамжуулах уу? Өөрөө яриад тэгээд яг өөрөө яваад судлаад тэгээд дараагаар нь захиалчих юм тий. Хүмүүстэйгээ холбогдоод захиалаад. Хятадтай юм гээд хэл ус яаж юм? Үгүй яг дандаа л өөр монголчуудтай л харьцаж байгаа да. Өөр монголчуудтай харьцаж ямар байна? Найдвартай. Найдвартай юм. Айгүй тий. Төлөр тооцоогоо яаж хийж байна? Төлөр тооцоогоо одоо бүр бараг л яг хаяад найдлаг пэгээр явчихна тэгээд. За. Найдлаг пэгээр хийн. За Монгол дансраа авчихна. Наадвалч бас Монгол данстай болсон тий. Тэр чинь Монгол данстай. За яа. Цаашаа явбал тэгээд дандаа ажил ашиглах байна тий. Цаанаас захиул яана гэсэн үг үү? Мөнгө яаж төлнө гэсэн үг үү? Айлын пэгээр л явах юм. Айлын пэ чинь нөгөө нэг Монгол аппликейшн мөн үү? Биш ээ, их мөнгө болохоор чинь хүний хязгаар байхгүй юу? Айгүй юу? Байхгүй хаа. Би бүр өчргөө тийм айхтар их олон саяар байгааг болохоор айгүй. Ямар ч асуудал гараагүй даа юм тий. Одоо айгүй амар санагдсан. Ямар ч тийм нөгөө шимтгэл өдр байхгүй. Айлын пэ юу? Тий. Боломж юм байна тий. Танайч бас хотод ондоо хийгээд байгаа зү. Тий, хотод онлоо. Тэрнийх нь бараа бүтээгдэхүүн нь юу ах вэ? Хотод онлоо болохоор яг ерөөсөө гоо сахны л бараа байгаа. Тааштай хотод онлайнаар явна. Эндээ болохоор жоохон төлөвлөсөн маяг хийх үү? Тий. Тэгээ яванда бас за хотод бас тэгвэр хийх бодолтой л. Ийм төлөвлөсөн үү? Тий. Тэг яг нэг төрлөө л дагнана. Юу гоо сайхнаа юу? Тий, гоо сайхнаа. Энэ ч
Гоо сайхны бараа бас хятадаас өөр газар дэх хоо. Солонгос ер нь ихэвчлэн солонгос бараа хаа. Гоо сайхан дотроо яг юу гэж бас төрөлдөн гэж байх л та одоо. Яг ер нь нэгдээ ер нь. Тийм. Тэгтээ уусдаг хэрэгтэй эмхтэй ч гэлтүү те. Юу одоо энэ дэлгүүр бол цаашдын зорилго юу вэ? Яг юугаараа илүү дагнах шинжтэй вэ? Ер нь гоо сайхан. Юус анхал нээсэн юм гоо сайхан. Танай хол ер нь гоо сайхан юм байна тий. Яг яонда боддгийг гоё юм тэгэхээр салаамагийн бүхтийн байвал гоё юм да. Хажууд нь тий. Биш чи явахгүй хажуудаа нэг дор байвал амар юм уу гэж боддог л да тий одоо. За тэгвэл гоо сайхны хувьд би бас нэг юм асууч. Одоо ингээд 100 боллоо. Нэг нас хэлэнд манайх ч ингээд гадуур явна шүү дээ. Манай агаар ч бас хуурай мөр юм чи. Таад шүгэнд биш тэр энэ доор авсан юм. Шүгэнд доор. Заавал хэрэглэх ёстой нэг бүтээгдэхүүн харуулчих уу? Хэрэглэх ёстой ч гэдэг юм санал болгох гэх юм уу? Яг зуны цагт гэх юм уу? Гүн арсаал хамгаалах хэрэгтэй ер нь. Арсны бүтээгдэхүүн хамгаалах. Арсны нөө цэвэрлэгийн хамгийн гол арсны гүн цэвэрлэн, гүн цэвэрлээд арсаа нар салтнаас хамгаалах л ер нь хамгийн чухал нөө будаг буталтаасаа илүү. Арсны ирүүл байх юм бол тэгээд арсал ирүүл байл угаасаа цаанаасаа гэж буцаал. Хичнээн арс ирүүл биш юм хичнээн бодоод бас хэцүү юм тий. За. Янз бүрийн зөвлөгөө авлаа. За баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа.